Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Манай өнөөдрийн бизнес to бизнес нэвтрүүлэг энэ дугаараа эхлүүлж байна. За өнөөдрийн нэвтрүүлэгт Монголын дотоод аудиторын институтын ерөнхийлөгч Отхон Баяр та бүхний танил Монголын компани засаглалын хөгжлийн тэргүүн ноён Үнэн Батбай оролцож байна. Энэ удаагийн нэвтрүүлгээрээ бид бүхэн гүйцэтгэх захирал гэдэг сэдвээр ярина. За энэ бол өнөөдөр бидэрт бас их халуун, эрэлттэй, шаардлагатай, ойлгомжгүйнийг сэдв болчиход байгаа. Гэхдээ гүйцэтгэх захирал гэдэг нэрийн дор бид өнөөдөр одоо Паретогийн онолоор бол компани нийт ашигын 80% бүрдүүлдэг 20% менежерүүдийн талаар ярина. Одоо бүх төвшний захирлууд тэдний хоорондын ялгааны талаар ярих бодолтой байна. За ингээд яриагаа ямар ч гэсэн одоо Үнэн Батбайгаас тий онлын төвшөнд энэ гүйцэтгэх захирал, корпорацийн захирал, корпорацийн менежер, бизнесийн менежер эдний хоорондын ялгаа, managing director, санхүүгийн захирал энэ төргээд энд гүйцэтгэх захирал гэдэг энэ үгнүүдийн ялгаанаас эхлэх үе, энэ бүтцээс эхлэх үү гэж бодож байна л да. За гүйц захирал гэдэг хүн маань за янз бүрийн нэртэй байж болно. Тэнд одоо ерөнхий захирал, ерөнхийлөгч одоо захирал гэдэг янз бүрийн нэртэй байж болно. Тэгэхдээ хамгийн гол нь тэрний одоо хийж байгаа албан үүргийн хувьд үүсгэж байгаа албан үүргийн хувьд тэр нь гүйцэтгэл байх нь уу эсвэл дотоод бүтцийн албаны одоо удирдах байгаа хүн байна уу гэдгээс шалтгаалаад энэ бол янз бүрийн хэлбэрээр яаж болно. Гэхдээ бид нэр энэ гүйц захирал гэдэг бол биш та компани удирдмын үйл ажиллагааг авч явуулж байгаа, удирдах байгаа, зохион байгуулж байгаа хүнийг л бид нэр ойлгож өнөөдөр ярих нь илүү зохистой байх гэдэг. Гүйц захирал гэдэг маань ерөнхийдөө одоо төлөөлөл удирдах зөвлөлийн тавьж өгсөн чиглэлийн дор компани стратегийг хэрэгжүүлж байгаа, компани зорилтанд хүрэхийн төлөө компани удирдмын үйл ажиллагааг удирдах явуулж байгаа хүнийг л бид нэр гүйц захирал гэж нэрлэж байгаа. За энэ тал дээр танд нэмэх юу вэ? Тийм үнэхээр зүйтэй байл да. Тэгэхээр ерөнхий захирал гэдээ ярьж байна. Англиар бол general director гэдэг ах шиг байна. Тэгэхээр ерөнхий захирал гэдэг энэ нөхөр бол монголчууд бид нар бол дөнгөж эхлээд компани эзэн компани байгуулахдаа гүйцэтгэх захирал гэдэг байхгүй. Өөрөө удирдаад явчихдаг. Тэгээ тэр нөхөр өөрийгөө нөгөө пүүсийн эзэн гэдэг шиг нэрлэх үү? Тэгэхээр одоо хоцрогдсон. Эсвэл өөрөө эзэн бижиж гүйцэтгэх захирал гэж нэрлэх үү? Бас зохимжгүй. Тэр тохиолдолд ерөнхий захирал гэж нэрлэж явчихж байгаа. За тодорхой хөгжлийн төвшөнд хүрээд ирэхлээр ажин томорно. Олоолаа болно. Тэгэхээр гүйцэтгэх захирал гэдэг нэршил том бол яг ямар нэршлийн үед бий болж байгаа нэхэрлээрээ компани тууцтай болоод эхлэхээр түүний дорх бүтц нь бол өдөртмийн үйлчлэгийг гардан гүйцэтгэх бүтц нь гүйцэтгэх захирал явуулж байгаа. Та бахан англи нэрүүд асуугаад байна шүү дээ, тийм ээ. Одоо орж ирсэн нэр. Тийм орж ирсэн тийм ээ. Байгаа л нэр шүү. Chief Executive Officer гэдэг байгаа. CEO гэдэг. За Executive Management гэж яриад. За энэ хоёр бол мэдээж ерөнхийдөө шууд утгаараа бол гүйцэтгэх захирлууд. Гүйцэтгэх захирлууд. CEO. За тэгээд дараа нь бас Managing Director-ийн асуудал яриад байна. Тэгэхээр Managing Director-ыг бол би маш олон орчуулах бас мэдээж энэ компани засаглалыг хөгжүүлэх тэгээ энэ гүйцэтгэх засаглалын юм онлайн төвшөнд гаргахын тулд маш юм олон славаар эргүүлдэг л дээ. Longman славар гэж байна. Тийм ээ. Oxford славар дээр Managing Director бол ерөнхий захирал юм а гэж орчуулагдсан байх жишээд. Тэгэхээр ийм юмнууд байгаа юм. Нэгдүгээрт нь гүйцэтгэх захирлын хувьд бол тэгэхээр гүйцэтгэх захирал гэдэг нөхөр мөн бол гүйцэтгэх гэдэг нэр том юмд шууд автаад компани удирдмын үйл ажиллагаа шууд удирдах чиглэл гаргах уу, бодлого боловсруулах уу? Мэдээж яг энэ үед бол түрүү ярьчлаа тууз гүйцэтгэх захирлын эрх үүргийн хязгаар гэдэг асуудал ностой тавигддаг. За амьдрал дээр за бид зөвхөн амьдрал ярив. Гуруулаа нийлж байгаа нэг компани байгуулчих. Хувь оруулчлаа шүү дээ 33-аар. Тэгээ нэг нөхөртөө 133-ыг эзэмшиж байгаа нөхөр нэг захирал нэртэй авчиж. За гэтэл нөгөө засаглал тоглоомын дүрм нь ойлгомжгүй байгаа учраас хэсэг хугацааны дараа үл одоо мэдэгдэх байдал үүсэж байна. Нөгөө оруулсан нөгөө 66-гийн 2-ын авгаанаар нь нөгөө 33-ын гүйцэтгэх захирлын өөдөр чинь булган шүү бөмсөж гэдэг ингээ эхэлдэг байхгүй.
Тэгэхээр эндээс юу гэж харагдаж байна гэхэлэр юмыг бизнесийг бий болох, ашиг бий болохын тулд маш сайн тоглоомын дөрөв, тийм ээ? Маш сайн ил тод хамгийн гол. Нөгөө мэдээлэл ил тод гэдэг асуудал чинь. Тэгэхээр бүх юмудаа хайрцаглаж тэгээ дүрм журманд оруулж тоглоомын дүрмөө бий болохгүй бол гүйцэтгэх захирлын асуудал бол бас тийм амар хэлбэр зүйл биш л гэж нэмж хэлмээр байна. За баярлалаа. За үнэн батхой юу бид нар та түрүүний нэвтрүүлгээр хэлжсэн Монголд компани засаглалын соёл баруунаас орж ирж байна. Азиас орж ирж байна. Азийн корпорациудаас орж ирж байна. Тэрийг тээж орж ирж байгаа манай сурж боловсрсон залуучууд ирж байгаа тийм ээ. Тэгэхээр манад ганцхан хийхийг авъяд гэж. Тэгээд дотор нь яг одоо ингээ холдинг, групп, корпорац, консорциум гэдэг ингээд яг Монголд бол болоод байгаа юм. Гадагшаа гаргахлаараа их төвөгтэй тийм ээ. Тэгээ энийхээ учир утгыг бид нар олж байгаа юм уу? Эний ялгаа нь юу байгаа юм? Та нэг жишээ хэлээд нэг тайлбарлаач. За энэ бол янз бүрийн нэртэй групп гэн, концерн гэн, корпорац гэн. Гэхдээ энэ үл ерөнхийдөө л одоо компани хуулиар энэ бүх асуудлыг ерөнхийдөө нэг жаахан зохицуулах гэж оролцсон юм л да. Тэр олон компаниудын л нэгдэл. Тэ. Тэгээд тэр чинь тэгээд дотор зэрэгэлдээ компаниуд байж болно, хараад компаниуд байж болно, тэ. Одоо охин компани байж болно гэх мэт нэгээр. Тэгээд олон компаниудын нэгдлийг л бид нэр тийм олон нэрээр нэрлээд байгаа юм аа гэж. Гэтэ энэ гадны зах зээл рүү гараад ирэхлээр гадаадынхан бол тодорхой статусуудыг ялгаж мэддэг. Жишээ нь корпорац байж дотор нь групп охин компаниуд байдаг, эсвэл холдинг охин компаниуд байдаг. Тэгээ энэ төр нь ойлголтгүй болохоор хөрөнгө босох асуудал төр жоохон эргэлзээд ирдэг. Тэрийг л тэр нөгөөх нэг компаниудаа л яг аль компани гэдгээс нь шалтгаалаад тэрийг олон улсын түвшинд ямар нэрээр нэрлэж гин гэдэг тэргээр л нэрлжүүл тэгэл ямар ч асуудал байхгүй. Асуудал байхгүй тийм. Тэгээ энэ дээр та ямар тийм асуулт сонирхолтой корпорац гэдэг байгаа юм тийм ээ. Одоо бидний энэ хөгжүүлэх гэдэг компани засаглал гэдэг үг чинь англиар ямар үг байгааг бол мэдчихэж байгаа тийм. Corporate governance гэж байгаа байхгүй. Тэгэхээр corporate гэдэг чинь корпорац шүү дээ. За корпорацийн засаглал болох гэж байгаа. Тэгтэл бид нар бол компани засаглал гэж байгаа. Орчуулад ингээ уламжлалт тавьсан. Corporate гэдэг үг өөрөө юу байна гэдэг ингээ судлаад үзэхлээр ерөөсөө л нэг хамтаараа удирдах тухай асуудал ярьдаг. Хамтаараа бүгдээрээ нөгөө бүгдээрээ хэлцэл бурууг өвлөөс угаавал хэрэггүй. Тэгээ бүгдээрээ хэлэлцэж байгаа корпорацийн засаглал бол сайн юм аа гэж. Тэгээ корпорац гэдэг өргөн хүрээгээр нь авчихлаар бид нар бол яаж дуусахгүй маш олон юм болчихно л да. Тэгээ уул нь одоо ингээ товчхон яруу. Маш олон юм болчихно. Корпорац гэхлээр чинь тэр эмнэлэг байж болно, телевиз байж болно, бүх юм болоо явчихна. Нэг чиглэл юм. Маш олон юмнууд явчихна. Тэгэхээр зүгээр яг би надад байгаа мэдээлэлээр бол шинэ консорциум гэж асуугаад ах шиг байна. Консорциум нь бол маш олон хуулийн этгээд, тус тустай хуулийн этгээдүүд тодорхой зорилтыг биелүүлэхийн тулд одоо уул уурхай консорциум, эсвэл барилгын консорциум ч юм уу, тийм ээ? Нэгдээд нь шүү дээ манайх. Ийм маягаар зохион байгуулагдж байгаагаа консорциум гэсэн утга санаа агуулдаг. За групп гэж үү? Тэрүүл яг хоо консорциум групп хоёрын яг хоо ялгаа нь гэхээр зэрэг групп гэхээр хоорондоо нөт эргэцэн хувьд холбоотой, нөгөөх нь өмчлөлөөр холбоотой болоод нөгөөх нь болохоор зөвхөн нөт гэрээгээр ч юм уу тиймэрхүү тийм. Холдинг гэдэг. Холдинг консорциум яа. Тэгээ холдинг гэхээр групптэйгээ маш төсөөтэй тийм ээ. Холд гэдэг бол энэ барьж эзэмших гэсэн утгатай санаа шүү дээ. Бас л нөгөө сонирхлын нэгдмийн сонирхолтой хараад бол охин компаниудын нэгдлийн холдинг. Корпорац гэдэг нь бол илүү маш олон төрлийн гэхдээ бас. За. Дотроо бол бүх олон төрлийг багтаасан. За. Тэгээ тэрнийх нь төвлөрөл нь илүү санхүү банкны системд ажиллаж байгаа банкны толгойлогчдоор агуулсан ийм бүтцийг корпорац гэдэг. За. Тий. Тэгэхээр бас их нарийн л да. За эдгээр удирдлагын баг бүтцэн бас өөр. Ер нь бол тэгэл засаглалын хувьд ярих юм бол тэгэл альва нэг компани дээр тэрэн дотор нь ямар юу гэж нэрлэж байгаагаас үл хамааран тэгээд энэ дээр л тэрний засаглал байх хэрэгтэй. Засаглал байна гэдэг маань ерөөхдөө л тэрийг нэг одоо эзний эрх шиг төлөөлж байгаа л нэг хамтын байгуулах гэдэг ш. Тэрийг бид нэр одоо төлөөлөл зөвлөж гинж одоо захирлуудын зөвлөгөөл ярьж байгаа тэр л байна. Гэтэ бид нар дандаа хувьцаат компани засаглалын систем бүтцийг л оруулж ирж ХХК дээр л удамшуулах гэдэг гэж би ойлгоод байгаа шүү дээ. Ямар ч нэр өгч болно, хинч байж болно. За одоо буцаад гүйцэтгэх захирал руу оръё тий. Гүйцэтгэх захирал ер нь ямар шин чанартай байх хэвтэй. Монголд гүйцэтгэх захирлууд байдаг юм уу? Байвал байдаг юм ч юу вэ? Байвал одоо тэгээд яагаад олдохгүй байгаа юм? Тэгээд за яг гүйц захирал ер нь
тэр нөгөөх нь төлөөлөл өдөрт зөвлөл гэдэг байгаа нөгөөх нь компани эзэдийн өмнөөс чиглүүлдэг байгууллагаас юугаар ялгаах юм гэдгийг эхлээд ярих хэрэгтэй байна л да. Тэгээ ер нь бол гол нь нөгөөх нь хариуцлагын хувьд л ялгаатай гэж ингэж ойлгож байна. За бид төлөөлөл өдөрт зөвлөл болохоор зэрэг хамтын бөгөөд дээр нь гишүүнийхээ хуваар хувийн хариуцлагатай. Гүйц захирал бол зүгээр хувийн хариуцлага. За мэдээж яригтай гүйц захирал алдахгүй гэдэг асуудал бол байхгүй л тань дээр байж байгаа. Тэрийг хамгийн гол нь яаж олох уу, яаж тэрийг олсныгаа яаж сурах уу, чиглэл зөв төлөвшүүлэх үү гэдэг асуудал бол арай өөр байх гэж бодож байна. Компани хуулийн дээр бол гүйцэтгэх захирлын гүйцэтгэх удирдлага гэдэг юмыг бол багаар хэрэгжүүлж болно гэдэг хэрэг. Хуулийн залд орсон байгаа. Тэр утгаараа бол багийн менежмент бас энд үйлчлэнэ. Баг гэдэг чинь 3 ба түүнээс дээш болж таарч байна. Тэгээ багийн ахлах чинь гүйцэтгэх захирал болоо явчихж байгаа. Тэгээд мэдээж нөгөө гүйцэтгэх удирдлага дотроо бас менежментийн туузын хувийн хариуцлагын бас удирдлагын тогтолцоо тэнд явж байгаа. Тэгэхээр бас ингэж бас өргөдөхөр нь ойлгох хэрэгтэй. Багаараа хүлээгээд тэгээ дараа нь асуудал болохоор зэрэг тэгэл гүйцэтгэх удирдлагын толгойлогч л төлөөж байгаа. Тэ. Тэгэл хувийн хариуцлага. Багийн ахлагчийг бол гүйцэтгэх захирал гэж байгаа байхгүй. За. Тэр утгаараа хариуцлага хүлээн. Гэхдээ эн чинь хариуцлага хүлээхээс гадна асуудал шийдвэрлэхдээ бол тэр дотор хамтаараа шийдчихэж байгаа байхгүй. Бас л туузын бүтц тэнд явж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Туршлагаас харахад бол яг менежментийн гүйцэтгэх удирдлагын менежментээр хэрэгжүүлдэг баг л да. Гэхдээ нөгөө төрийн эмчийн хороо мороо чинь менежментийн гэрээ эдэр гэдэг ингээ өгч байгаа шүү дээ. Тэр чинь бол багаараа өгч байгаа. Багаараа багт өгч байгаа. Багийн хүмүүс. Дээр нь бол гол нь бол ганц хүн чинь ганцаараа тийм ээ буруу шийдвэр гаргах, буруу зүйл рүү явчих магадлал бас байдаг учраас багийн систем хөгжлүүлж байгаа гэж ингэж ойлгох хэрэгтэй юм шиг. Энэ одоо эзэдүүд сүүлийн үед гүйцэтгэх захирал гэж хүн сонгон шалгаруулж авдаг. Нөгөөдгөр зарим нь шууд менежмент хийчих хүн гэж тэгээ одоо менежментийн гэрээгээр авдаг. Энэ хоёр төрлийн хүн ирж үйлчлээд байгаа. Нэг гүйцэтгэх захирал бол тухайн компани менежментийн дор ажил гүйцэтгээд явна. Нөгөө хүн болохоор өөрийнхөө авчирсан менежментийг тухайн компанид нутагшуулах ийм хоёр ажилттай хүн байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёр хүнийг хоёулангийн гүйцэтгэх захирал гэж нэрлэдэг юм уу эсвэл тусдаа нэртэй юу бас? Одоо өөрөө чи ярьж байгаа бол ерөнхийдөө нэг л хүний тухай яриад байна гэж ойлгож CEO гэж нэг үг гараад ирсэн. Энийг ерөнхий захирал гүйцэтгэх захирлыг андуураад байгаа. Энэ гүйц захирал юм байна. Ерөөсөө гүйц захирал. Тэрийг бол одоо янз бүрийн хэлбэрээр нэрлэж болно. Тэгтэл гүйц захирал. Тэгээд хамгийн гол нь үүрэг хариуцлагын л хараад үзэхээр тэр нь гүйц захиралтай ойртох нь үгүй юу гэдэг л асуудал байгаа. За. Тийм ийм бас яг хуу CEO тий гүйцэтгэх захирал. Тэгээд нөгөөх нь менежментийн юм яриад байна тийм ээ. Тэгэхээр CEO гэж байгуулга байгаа юм болвол тийм ээ. Тэнд мөнхийн ялмаас шал юм да. Менежментийн баг бол тодорхой зорилгыг биелүүлэхийн тулд төр ордог. Тий тэр засаглал тэр байгууллагад дотроосоо байхгүй байгаа. Гаднаас илүү хэрэгтэй экспертүүдийн тусалцаа шинэ санал ирж хүч тийм ээ. Туршлагыг авах тухайтад бол менежментийн багийг тодорхой хугацаанд байршуулж болно л доо. Зорилго нь биелжүүл тэрийг нь CEO уламжлуулад явах ч тохиол байж болно. Тэгэхээр зэрэг дээрнийх сонин асуудал хөндлөө л дээ тий. Тэр үл ерөнхийдөө одоо нэг бэрхшээлд орсон компани тухай асуудал эсвэл одоо дампуурхад төгцсөн тэгээд нэг юм нэг гэрээгээр нэг тодорхой асуудлыг зохицуулаад тэгээд гарах тийм их бол асуудал дээ. Тэрөөсөө зөвхөн жирийн ердийн бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьд бол ер нь л гүйц захирлын асуудал байна. Гүйц захирлыг цаашдаа заламжруулах тухай асуудал ярина. За энэ гүйцэтгэх захирал гэж хүмүүс эзэдүүдтэйгээ ойлголцохгүй байх маш олон тохиолдол байгаа. Эдгээр яагаад ойлголцохгүй байгаа юм? Эзэдүүдээсээ болоод байна, өөрсдөөсөө болоод байна. Ойлголцохгүй ингээд компани солиод яваад байгаа захирлууд зөндөө байдаг шүү дээ. Тэр хинийхэн чадвараас болоод. Гэхдээ аль альнийхаас л байх. Тэ нэгдүгürt тэр компани төлөөлөл үзүүлэлт нь стратегийг одоо томьёолж байгаа шүү дээ. Тэгээд тэнд
одоо стратеги тодорхойлох боловсруулах үйл явцад нь гүйцэтгэх удирдлагыг оролцуулж тэгээд тэр стратегийг бол гүйцэтгэх удирдлага өмчлөх хэрэгтэй байхгүй юу? Өөрөөр хэлбэл тэр хэдийгээр түүзээр баталж байгаа ч гэсэн тэр стратеги бол тэр гүйцэтгэх удирдлагын боловсруулсан, өөрийнх нь таашаасан, өөрийнх нь өмжилсөн стратеги байх хэрэгтэй. За. Тийм учраас хэрвээ тийм асуудал байвал тэр гүйцэтгэх удирдлага тэрийг стратеги хэрэгжүүлэхин төлөө явна. Тэрийг нэг солиодох шаардлага байхгүй. Гэтэл тэр удирдлагын гэдэг юм эсвэл одоо төлөөлөл зөвлөлөөс гаргаж баталж байгаа тэр стратеги бол гүйцэтгэх удирдлагын санаанд нийцэхгүй байж болно. Тэ. Тэр нь зөрөлдвөл тэр гүйцэтгэх удирдлага бол бас өөрөө ажлаа салах боломжтой. За мэдээж тэгэл янз бүрийн шалтгаан. Одоо хувийн шалтгаан байж болно, өшөө тэр цалинхөө соромшуулан тохирохгүй барихгүй. Тэгээд ер нь одоо өрсөлдөөнд орчин бизнесийн ертөнцид ажиллаж амьдарч байгаа хувьд бол одоо ингээл дараагийнхаа ажлыг гэдэг юм илүү өөр санал тавих гэх юм уу тиймэрхүү нөхцөлд бол одоо үс захирал ажлаа өөрчлөх гэдэг юм уу тийм боломжтой. Тэгэхдээ ер нь бол боломжтой. Тэгэхдээ тэр бол одоо нэлээ одоо юу гэдгийг нэг талаас сайн нэг талаас бас юм уу сонгон шалгаруулж авч чадахгүй нь гэж бодоод байгаа шүү. Миний хувьд бол наад асуудал чинь бас нэмж хэлэхэд бол гүйцэтгэх захирал гэдэг нөхөр ирэх шиг гэж байгаа шүү дээ. Тэр нөхрийн ирэх шиг хувьцаа эзэмшигчдийн ирэх шигаас даваа хвцсан үед зөрчил үүсээд байгаа шиг байна. Нэгдүгээр асуудал. Миний л ирэх шиг гэдэг шүү дээ. Над цалин өг, илүү өг, урамшуул илүү өг, бонусоо өг, би голж ийн, би хамгийн юм бүтээж ийн. Та нар болохоор тэнд гизээ хөвлөд хөвчих юм шүү гэсэн маягтай ирэх шиг нэг. Тэр зөв юм. Мэдээж энэ чинь маш олон асуудал ярина шүү дээ. Зөв буруу яриул. Тэгээ энийг бол үзэгчид өөрсдөө ойлгох байх. Хоёр дахь асуудал бол шудраг ус байгаа байдалтай холбоотой баха. За юу. Гүйцэтгэх захирал маань өөрөө тууцгаа шудраг ус байр гэж үзэх. Гүйцэтгэх захирал өөрийнхөө дор байгаа багуудтайгаа хүмүүстэй шудраг усаар харьцах. Манайхан танайхан улааныхан цагааныхан ч юм уу. Ийм зүйлүүдээс бас зөрчилтэй үүсэх бах. Би тодорхой бод жишээ ярил зөндөө ярил л да. Монголын жишээнүүдийг ярих зөндөө ярьчих. Нэг жишээ ярил л да. Тэгэхээр нөгөө байгууллагуудын нэр хүндэд халдах гэдэг. Нэрийг хэлэхгүй л гэж бодлоо шүү дээ. Нэг банк одоо нэг банкны гүйцэтгэх захирал гинтл алгуулаад явчихлаа шүү дээ. За. Тийм. За. Тэрний угшил нь бол энэ шудраг ус байдалтай холбоотой. Өөрийнх нь тэгээд мэдээж өдөртөх зөвлөлийнх нь хүмүүсийнх нь зөрчилдсөн шудраг ус байдалтай холбоотой. Тэр нь SEO-гийн ур чадвартай бас их холбоотой. Том юм яриад түрүү хэлээд л шүү дээ. Та энэ тэндээс ингээл хисээл нэг газар ч SEO гэдэг нэг газар ч SEO гэдэг нэг зангаатай нөхөр яваад байдаг гэж. За. Нөхөр чи очиод яг хийх болохоор хэсэг хугацааны дараа ур чадвар нь гологддог байхгүй. За. Нарийн бизнесийг өдөртөн зохион байгуулна гэдэг бол маш том процесс шүү дээ. Мэдээ ур чадвар шаарддаг. Тэгээ тэр процессд нь гологдоод ур чадваргүй болоод эхлэхээр зөрчилт төссөн ч үсээгүй. Тэгээ энэ хэний буруу? Энэ сонгон шалгаруулалт. Дахиад нөгөө сонгон шалгаруулалттайгаа ороод ирчих. За. Сонгон шалгаруулалт. Сонгон шалгаруулалтыг бол амьдрал дээрч болов ингээ харж байхад бол хоёр төвшөнтэй хийгддэг. За. Дотроосоо сонгож байна. Гаднаасаа сонгож байна. Яаж сонгож? Мэдээж нөгөө явдаг зарчмаар явчих. Сонголт нь бол мэдээж олон компани туршлага бол энэ дараагийн SEO-г бэлдсэн байна шүү дээ. 10 жил 20 жил бэлдэн шүү дээ. Маш олон хүмүүсүүдийг. Тэгэл ээлжлээл тэр олон охин компани дээр ажиллаулаа л шүү дээ. Тэгж жагаал нэгийг сонгоно шүү дээ. Дотроосоо сонгож байгаа тохиолдол шүү дээ. Тэгэд ер нь хоёулаа давуу болон сул талтай. Зөв. Сонгон шалгаруулалтын дээр бэлэн ямар арга хэрэгжлээ. Гэхдээ ер нь бол сүүлийн үед хандлагад ер нь олон улсын одоо тэргуун туршлага гэх юм уу те санд авч үзэх юм бол ер нь бол гүйц захирлыг дотроосоо сонгох нь илүү үр ашигтай байна. Илүү одоо зөв юм байна гэдэг ийм дүгнэлт гарсан байгаа тий. За тэгэхээр мэдээж одоо тэгэл урдч тийм бас байгаагүй л да тий. Ер нь гаднаас одоо хамгийн ер нь SEO гэдэг хүн чинь нэгдүгээрт удирдан зохион байгуулах. Тэгээд дээр нь манлайлах. Ийм хоёр чадвартай л хүн шүү дээ тий. Тэгэхээр зэрэг гол төлөв нөгөө авиас ур чадварын л асуудал юм байна. Тэрийг яаж мэдэж авдаг? Авиас тэр ур чадварыг бол одоо мэдээж хэрэг тухайн компанид ямар авиас чадвар хэрэгтэй байгаа, ямар зохион байгуулалтын ямар салбарын мэдлэг хэрэгтэй байгаа гэдэг нэг тодорхой шалгуураа эхлээд компани одоо түүз гэж байдаг бол түүзийн тэр нэр дэвшүүлэх хороо мороо гэх тиймэрхүү юмнаас
гаргаад тодорхойлчих л да. Тэгээд тэр усууд чинь ер нь CEO-тойгоо одоо ирээдүйд ажиллах CEO-тойгоо харилцан ярилцлага орно. Тэгэл тэр хүний одоо бүх зан чанарыг одоо өөрийн хувийн болон бусад одоо зохион байгуулалтын одоо чадварыг л судална гэсэн үг шүү дээ. Тий. Сонгон шалгуулалтын маш том механизм байна шүү. За. Тэр бүх механизм SEO-доор дахиад үйлчлэл гэж л хэлэх юм шиг санагдаж байна. Тэрнээс SEO нэг өөр сонгон шалгуулалттай түүний дор байдаг санхүү хариуцсан захирал мөн бусад юмнууд өөр сонгон шалгуулалттай гэж ойлгож болохгүй шүү. Бүхэл юмнуудын аим нарийн штэ хүний нөөцийн орлого тэргээр явж байгаа гэж байна. Зүгээр сонирхолтой дотроос сонгох, гаднаасаа сонгохын давуу сул тал сонирхолтой байж болох уу? Хүмүүс зүгээр дотроос сонгоход би бол 10 жил бизнес хийж байна. Шолон хүмүүс удирдаад байна. Маш олон зовлон үзэж шээ. Тэгэхэд дотроос сонгохын нэг сайн тал нь бол нөгөө хүн танигдсан байдаг юм. За. Олон жил хамт ажиллаад явцсан. Энэ ямар зантай, юу дуртай, юу дурггүй те яавал ажилддаг мэддэг. Энэ бол их сайн зүйл. Тийм учраас олон дотроосоо тийм байна. Гаднаас сонгож байгаа тохиолдолд тэр нөхөр чинь мэдэхгүй шүү дээ. Ерөнхий ур чадварын тохиолдол харж байгаа болохоос биш зан заншил, соёл моёл тэр юм танигдахгүй. Олон улсад том олон улсын тийм корпорацууд байд юм шүү. Хүнийг сонгон шалгаруулах. Тэр бол тусдаа асуудал бүр яриулстай амар юм байна. Ер нь бол сонгон шалгуулалт бүгдээр гоё тийм явагдана. Тэшмийн дагуу. Зүгээр бид нөгөө дотроос гаднаас сонгох тал дээр л ерөнхий энгийн юм мэдээлж байгаа. Яг би тэрийг л хүсээд байна л да орж ирээсэй гэд тий. Тэр механизмыг орж ирээсэй. Үгүй юм бол зөрчилдөө их хүсээд байна. Аваал гэрээгээ хийхгүй худаж जैन, өөх өстой минь өхгүй худаж जैन. Тийм ээ. Тэгээд ирэхлээр хүний бүтээмж, сонирхол буурж जैन. Тэгээ энэ ихэнх тохиолдолд эзэдүүдээс их шалтгаалаад байна. Энэ гинт мөнгөтэй болцсон хүмүүс чинь бас тийм онол байдаг юм шүү дээ заримдаа. Яг үгүй ер нь бол энэ одоо хэдийгээр тэр бизнесэнд докторцсон гэдэг юм эсвэл одоо анхных нь хоригдол бий болцсон тэгээ цаашаа өргөжүүлэх гэж байгаа бол тэр компани томруулах гэж байгаа бол тэгээ сайн компани засах хэрэгтэй болно. Тэгээд ер нь зөвхөн тэр түүзэн үзээ үйл ажиллагаа төдийгүй компани гүйц захирлыг сонгон шалгаруулах, тэгээд залгамжит төлөлгөө гэх мэт энэ бүх зүйл олон улсын бэлэн практикийг л Монголд нутагшуулах тухай асуудал. Ингээд эзэдүүдтэй уулзахлаар гүйцэтгэх захирал олдохгүй байна гэсэн одоо мундаг том асуулт байгаа шүү дээ. Мөн гүйцэтгэх захирал олдохгүй байна гэдэг. За энэ тал дээр та яриач. За нэгдүгээрт тэр гүйц захирал гэдэг хүн бол одоо нэг компани одоо нэг тодорхой нэг стратеги зорилт гаргаад өглөө нэг бизнесийн төлөвлөгөө гаргаад өглөө тий тэрийг хэрэгжүүлж чадах хүн байх хэрэгтэй нэгдүгээрт тий чадах хүн байх хэрэгтэй. За тэгээд тэр хүн болохоор зэрэг зөвхөн одоо тэр компани зорилго зорилт гэдэг юм уу одоо үндсэн гол үзүүлэлтүүдийг хэрэгжүүлээд зогсохгүй тэр компанид одоо дотоод гадаад бизнесийн соёлыг төлөвшүүлдэг түүнийг манлайладаг хүн тий хэрэгтэй гэдэг тий тэр гэх мэт нэг ийм хэд хэдэн шалгууруудаа тогтоод тэгээд тэрэндээ зохицуулж хүн хайх ёстой байгаа байхгүй. Тэгэхгүй бол ерөөсөө л нэг л гүйц захирал гээл тэрийг юу яах гэж байгаагаа мэдэхгүй гэдэг юм эсвэл одоо нэг юм ерхий юм яриад ахаар бас их зовлонтой байж магадгүй. За тэгэхээр мэдээж тэр олон шалгуур тавиад ирэхээр зэрэг тэрэн дээр чинь нэгэн зэрэг бүгдээрэнтэй онц авах тийм хүн олдоход хэцүү болно тий. Тэгээд аль хамгийн гол тэр дотроос хамгийн гол гэсэн шалгуурыг хангаж байгаа мөртлөө бос шалгууруудын бас нэг тодорхой гэдэг юм дунд мунд төвшөнд хангаж байгаа бие байвал түүнийг хөгжүүлэх тухай асуудал яригдах байна. Монголд ихэнх компаниуд чинь нэгтлэнгаа ч юм уу эсвэл зөвхөн маркетинг хийж исэн хүнээ ч юм уу ингээд тавьчихдаг. За нэгтлэн бол гүйцэтгэх захирал болчихлоо нэг тийм сайн байх нь их дутмаг штэ. Өөрөөр хэлбэл мөнгө хайж мөнгө олно гэдгээ төдийлөн ухамсарладаг тий. Маркетинг нь бол мөнгө хайсаар бол дуусчдаг ч юм. Тэгээд
эзэн хүн л одоо энэ хоёрыг хүний чинь сургаж авах. Яг энэтэй холбогдуулаад тэр за ингээд одоо нэг би 3 чанар ярьчлаа за. Нэг 4 дахь чанар байна. Эрсдлүүлэх чадвар. За тэгвэл одоо эрсдлүүлэх гэдэг нь маань одоо юу казино тоглох гэсэн үг шүү тийм ээ. Эрсдлүүлэх гэдэг маань тооцоотой шинжилгээ судалгаатай тэгээ мэдээлэлтэй эрсдэл хүлээх чадвартай хүн бол сайн CEO байж болдог. Тэгэхээр яг би саний таны ярьсан жоох эмзэглэж байна. Би өөрөө нэгтлэн хүн байхгүй. Миний мэрэгжил угшил. Би 15 жилийн өмнө нэгтлэн гэдэг сургуулаа төгссөн хүн. Тэр нэгтлэн бодогчийг ойлгож байгаа ойлголтын ялгаа байхгүй юм чи. Нэгтлэн бодогч чинь янз ангилдаг байхгүй. Удирдлагын нэгтлэн, санхүүгийн нэгтлэн гэдэг. Санхүүгийн нэгтлэн мэдээж тайлан балаасаа гаргана. Удирдлагын нэгтлэн гэдэг чинь CEO-гийн дор CFO гэж яриад Chief Financial Officer гэж санхүү хариуцсан. Санхүү хариуцсан захирлууд чинь бэлддэг. Тэд нар чинь тэр эрсдлээ гаргадаг, төлөвлөдөг, зохион байгуулдаг, манлайлдаг, хяндаг, мундаг хүн болж төлөвшдөг байхгүй. Зүгээр CEO-г шалгуулах асуудал бол гинтийн баймаар байх. Маш удаан хугацааны хөтөлбөртөл байж үжижсэн. За одоо би болохоо ажиллаа. Эсвэл би сарын дараа ажиллаа өгнө. Тэгээ бүр 2 3 хүнийг зэрэг одоо сарын дараа миний хүнээ олж ир гэдэг юм бол баймааргүй байхгүй. Тэгэхээр удаан хугацааны олон хүмүүсүүдийн маркетинг хэлцүүдийн чинь нэг хэсэг маркетинг хэлц гэж байгаа дараа нэг олон компанитай ажиллаж байгаа. Ингэж жагаад тэгээд маш өндөр тууцаараа хэлцэж чаад нэг тууцын гишүүний зөвшөөрөл хараа мараад тэгж байгаа бацж байгаа шүүж жагаад гаргаж тавьбал үр дүн нь тэр хэмжээгээр илүү байх нь ойлгомжтой байхгүй. Яаж сонгож байна? Яг тэр шиг л үр дүн гарна шүү дээ. Зөвхөн хялбар сонгоод байгаа бол тэнд ач холбогдлохгүй байгаа бол яг л тийм байна. Үнэхээр ач холбогдол өгөөд хүсэл эрмэлзэл гаргаад олон жил хайр халамж тавьж байгаа бол яг л тийм байна. Гэдгийг л ойлгох хэрэгтэй. За тэгээ ер нь сүүлийн үед нэг ийм байдал ажиглагдаж байна л да. Ерөнхийдөө сайн гүйцэтгэх захирал бол нэгдүгээрт бүх юмыг одоо энгийнээр төсөөлөх чадвартай. Тэр чинь их чухал асуудал байна гэж ойлгомоор юм шиг. Түүнээс биш одоо ингээл одоо янз тэр CEO-гийн чинь доор янз янзын хүмүүс, янз янзын одоо мундаг менежерүүд байж болно. Тэгээд янз бүрийн одоо танилцуулга, тэгээд презентац, хэмжлэгийн юмнууд хийгээд нэг тодорхой шийдвэр гаргуулахын төлөө хийж байгаа үйл ажиллагаа шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр асуудлуудын бүгдийг одоо ерөөсөө нэг хамгийн энгийнээр тэгэхээр хамгийн голыг нь олоод хэлцдэг. Тэгээд тэрний дагуу шийдвэр гаргах гад тэр нь ашиглагддаг. Тийм чадварыг л эзэмсэн байх нь бас их чухал. Тэр нь болохоор ер нь бол энгийн гэдэг чинь маш их хүчрхэг зэвсэг байдаг юм байна шүү дээ. Тэгэхээр энгийн байх тусмаа тэр нь одоо зөвхөн өөрт нь гэдэг юм эсвэл олон нийтэд төдийгүй тэр байгууллага хамт олонд нь хурж тэр одоо байгууллагын соёлыг тодорхойлоход нэмэр хандаг болдог чухал одоо мессеж гэж. Нэг тал руугаа тууширсан хүн бол биш. Тий. Ерөнхийд нь бүх үйл ажиллагаа. Тэгээ өшөө дээр нь тэр хүн маш хүнийг сонсож чаддаг юм байна. Тэр ягаад гэвэл нэг хүнээс мэдээ шалтгаалж байгаа. Тэгэхдээ тэр хүн чинь хүнийг сонсож чаддаг. Тэгээд тэр хүнсэд маш олон хүмүүс зөв буруу янз янз юм ярих бах. Тэрэн дотроос хамгийн гол нь зөвийг олоод тэрийг хэрэгжилж чаддаг. Үлгэр жишээ байх шүү. Тийм миний хувьд бол SEO-г сонгоход бас сонгохоос гадна сайн ажиллах гэдэг асуудал тахах гэдэг. Сайн ажиллах. Тэгэхээр сайн ажиллахын тулд бол нэгдүгээр эзэдүүд нөхөр SEO-д итгэл өгч чадах хэрэгтэй. За хамгийн чухал юм байна. Итгэх хэрэгтэй. Энэ бол бизнес бол итгэл шүү дээ. За итгэлийг юугаар баталгаажуулах? Тэгээд итгэл өгнө гэдэг чинь эрх олгохоос эхэлнэ. Эрх олгож яж нөгөө нөхөр чинь ажиллана шүү дээ. Тэгэхгүй нэг SEO гүйцэх захирал гэдэг нэр өгчдөг. Ямар ч ирэхгүй. Зарц. Ямар ч итгэлгүй бол тэр хүний урам зориг гэдэг чинь ерөөсөө мэдлгүй. Тэгээ ямар ч мэдэхгүй зүгээр нэг нэрийн утсан дээр гүйцэх захирал гэдэг юм байвал утгагүй л авчдаг. Энэ тэгэхээр нэг яриагаа гүйцээч. Итгэл өгөх гэдэг асуудал дээр хүндэс нэг яриа. За нэг асуудал. Хоёрт нь нөгөө SEO ч өөрөө тэр байгууллагын соёлтой яриад байна шүү дээ бас. Зан заншилтай, ёс зүйтэй, төлөв байдалтай. Тэгээд нарийн харуул алсын хараа, эрхэм зорилго стратеги тактиктай нийцж бүрэн дүүрэн нийцж ажиллаж чадах төвшөнд бэлтгэдэг гэсэн. Дахиад. За
Ерөөсөө бэлтгэх талаар л ярьж байна. Дахиад дараа нь бол сайн ажиллуулахын тулд нөхөр тавар SEO маань хамгийн гол нь шударга. Ийм л юм байна гэж хэлж байна. Тэгээд саяны асуудал бол зөв баг гэж бодно. Итгэл өгөх тухай асуудал. Тэгээд яагаад энэ асуудлаа итгэл өгч чадахгүй байна вэ гэхээр зэрэг тэр одоо эзэд маань тэр хүний үйл ажиллагаанд хяналт тавих систем сойрлуулж чадахгүй. Тэгээд дээр нь үйл ажиллагааг нь үнэлж чадахгүй байгаа байхгүй юу? Тийм учраас итгэл өгч чадахгүй. Хяналтын тогтолцоо гэдээ ярил би бол маш их нарийн ярьдаг. Ерөнхийд нь ярьдаг. Ерөнхийдөө бол SEO-гийн хяналтыг бол SEO-гийн дээдлийн хяналт гэж байна. SEO-гийн доотлын хяналт, доошоогоо төвшний бүтцийн хяналт гэж. Одоо бид нар SEO ярьж байгаа, үүсгэх захирлыг ярьж байгаа учраас SEO болон түүний доош хяналтыг ярь. Бид нар нодлон энэ телевиз усгом сонирхолтой байж магадгүй. Төрийн хяншилтын хуулийг өөрчлөлтөл. Төрийн хяншилтын хууль. Энтэй холбогдуулаад засгийн газрын тогтоол гарлаа. 11 онд. Тэгээ энэ тогтоол бол гүйцэтгэх захирал өөрийнхөө дор дотоод хяналтын нэгжийг бий болгоно. Түүнд ажилтан авч ажиллуулна гэдэг төрийн бодлого бол гаргасан. Тэгэхээр эн чинь нөгөө танд итгэл өгнө. Итгэлийн нөгөө талд чинь бас таныг хянана шүү. Ингэж тоглооны дүрм энэ хоёр чинь байж засаглал болно шүү. Тэгээ хэдлээ сайхан шударгал амьдарцгаая. Баялгаа бүтээцгээе, ашгаа. Тэр юу төрийн хяналтын ямар хууль? Төрийн хяншилтын тухай хууль. Тэрэнд ямар гүйцэтгэл юм аа мэ? Төрийн хяншилтын тухай хуулийн дээр тийм мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Ингээл мэдэхгүй шүү дээ. Төрийн хяншилтын тухай хуулийн дээр бол юу гэхээр мэргэжлийн хяналт гэдэг төрийн хяналтыг гүйцэтгэж байгаа. Тэгэхээр бид нар бол мэргэжлийн хяналтаа их шүүмжилдэг шүү дээ. Хаач хүрэхгүй байна да. Тэгэхээр мэргэжлийн хяналтын хүрэхгүй байх гол онцлог нь бол тэд нар байгууллага болгонд мэргэжлийн хяналт бүх газар очиод шалгах биш. Байгууллага болгон дотроо өөрөө дотоод хяналттай байж ээж тэр нь хуульчлал өгсөн. Байж ээж тэгээд маш өндөр эрсдэлтэй асуудлууд дээр нь мэргэжлийн хяналтынхаар нь очиж дараалсан давхар гадны хяналт хийж ээж энэ хяналт маань цогцтой бүртгэсэн. Тэгээ төрийн хяналтанд тэр бидрийг асуугаад төрийн хяналтанд тэр байгууллагын компанид ямар яаж холбогдох юм гэдэг. Харин тий. Тэгэхээр ингэж штэ. Жишээ юм. Тэр бол ингэж байгаа. Тэр тогтоол ямар утгатай гарсан бэ гэхээр төрийн хувийн хөвшил үйл харгалзаж. Үйл харгалзсан өмчийн бүх хэлбэрт дотоод хяналтын нэгжийг бий болгох. Тэгэхээр мэрэгж төрийн хяналт буюу мэрэгжлийн хяналт. Мэрэгжлийн хяналт чи өөрөө хүч нөөц боломжоор хүрэхгүй шүү дээ. Тийм учраас л юм асуудал үүсэх болгоо эрсдэл болонгууд мэрэгжлийн хяналтынхаа юу гэдэг гэдэг асуудал яриад шүү дээ. Тэгэхээр тэр хүрэхгүй байгаа зүйлээ өөрсдийнх нь удирдлагуудаар хийх гэж. Энэ чинь байгууллагын бүрэн эрх. Менежер хүн ямар үүрэгтэйг ярих хэрэгтэй болно. Тав үүрэгтэйгээ бид нар зөндөө ярьдаг. Тэрний хамгийн сүүлийнх нь хяналт. Өөртөө хяналт тавьдаг байх хэрэгтэй. Энийг сонгодог утгаар нь бий болгож байгаа. Өөрийнхөө юмыг өөрөө л хянах хүн. Өөрийнхөө хян юмыг өөрөө бий болгодгийг хийчээд өөртөө харин хянж чадахгүй байвал төрийн хяншилгалт энэ дээр дахиж орох хэрэгтэй. Концессиуд маш том өөрчлөлт орсон шүү. Хөөш одоо юу гэсэн үг вэ? Компаниуд дээр төрийн хяншилгалт орно гэсэн үг үү? Тийм байхгүй зү. Энд мэдээлэл хэрэгтэй тийм ээ мэдээлэл. Яг энэ бид наадах чинь нэг жишээ гэдээ ойлгохчтой байгууллагууд өөрсдөө хэрэгжүүлээд явуул их зөв зү. Ер нь бол хяналт гэдэгтэй түрүүнээс шинэ ярианы агуулга ерөөсөө энд чиглэгдээд байгаа. Гүйцэтгэх захирал байж болно, эзэн байж болно. Энэ хоёр хоорондоо яаж уялдаатай ажиллах вэ гэдэг гол үндэс бол хяналт байгаа шүү дээ. Аль нэгнийгээ хянах. Тэгтээ гүйцэтгэх захиралд өгөх ёстой минь өгөхгүй юм бол тэр хүн хийхгүй шүү дээ. Монголчууд яадаг вөхлөр ажиллажээ, байжээ, тэгж яагаад өгнөө гээл ингээл. Тэгэхээр ингэхээр тэгээ 2 жил ажиллаад эзэн өгчүүлэх. Баруунд бол тийм биш шүү дээ. Эхлээд аюул сайн шалгаж аваад энэ хүн ийм хүн юм байна. Танд ийм хангамж өгнө гэд анхнаас нөгөө явчихдаг шүү дээ. За тэгэхээр таны асуултыг бол би ойлгож байгаа нь бол нөгөө SEO-гийн цалин урамшууллын асуулт. Цалин урамшуул руу орж болно. Болох уу гэж байна тийм. Тэгэхээр би мэдээж энэ SEO бол нэгдүгээр үндсэн цалин тавих хэрэгтэй. Цалин урамшуул. За дэлхийн жишгийг харж байхад бол үндсэн цалинг бол нэг өндөр тогтоохоос зайлсхийдэг болчихдог. Яагаад вэ гэхээр үндсэн цалин өндөр байвал үндсэн цалин гэдэг чинь өглөө яриад ороо явж байгаа хэм төлөө өгч байгаа цалин шүү дээ. Ямар үр дүнтэй үргэлжлэлтэй ажиллаа, юу бүтээч үү, ямар баялаг бүтээсэн бэ гэдэгтэйгээ шууд холбогддоггүй цалин байна. Тэгэхээр тэрийг баг болох. Тэр утгаараа аль болохоор баг. Харин цаатлын урамшуулал бонусууд нь бол тоглоомын дүрмтэй уялдаад өндөр байх чиглэлээр байна л да. Тэгэхээр нэгдүгээр үндсэн цалин, хоёрдугаар урамшуулал систем. Урамшууллын систем бол маш олон байж байна л да. Хадгалаад орохт нөгөө унаа тэрэг байшин савын шууд шидчихээс гадна нөгөө эрүүл мэндийн даатгал, тэтгэврийн төлөвлөгөө, тэ
бүх зүйлүүдийг шийдэж өгч байна. Удаан хугацаагаар. Тэгэхээр яг энэ зүйлүүдийг бас бий болгочихлоо нөгөө SEO ч өөрөө гарахгүй шүү дээ. Бас SEO гараад байгаа чи энтэй холбоотой юм. Тэгээ наадах тоглоомын дөрөвтэй бол. Юм нь тоглоомын дөрөв тодорхой биш болохоор жил ажиллаа дургуун нэр хэдэж шүү дээ. Би чам жил хөлсгөшөө урсгалаа юу ч харагдахгүй. Хонглын үзүүд гэрэл харагдахгүй байгааг нь ойлгохлоо хэрүүлээд эсвэл гараа авчиж. Урамшуул дутуу байгаа шүү дээ. За дурамшуул. Дутуу урамшуулаас. Дээр нь бонусын асуудал. За бонусын асуудал тий. Янз бүрийн бонусын арга хэрэглэж нөгөө хүн чинь тогтоож шүү дээ. Ер нь удаан чи туршлагатай мундаг хүнийг чинь алдчихвал нөгөө нэг чинь гарангууд эсвэл өрсөлдөгчдөр очиод сая олчихно. Эсвэл өөрөө тэр хийжсэн бизнесийн давхар хийгээ явчихна. Энэ чи миний орлогыг багасгах юм байгаа ч гэдэг. Тэгэхээр тэр тухайд алдахгүй тулд бол нөхөрт бонус өгөх хэрэгтэй. Бонус бол цалингийн бонус гэж. Манайхан нөгөө хэлдэг 13 сарын цалин тийм ээ эдэр гэж ярьдаг. Дараа нь бол орлогын бонус гэж байна. За чи олсон орлогын жилийн орлогын төдөө 10 бол өгдөг шүү дээ. Өгнө шүү дээ, өгнө. Монголчууд өгж байгаа шүү дээ. Бид нар ч өгж байгаа. Өгж байгаа зарим сайн менежменттэй газар өгж байгаа. Гэхдээ бонусын асуудал ярихад бол цэвэр гүйцэтгэлтэй харьцуулах асуудал бас яригдана гэдгийг бол жижиг хэлчих. Дээр үнэлгээ яриад. Гүйцэтгэж зүгээр үнэлжээж өгөхгүй шүү дээ. Дээр нь бол ашигын бас бонус байшуулж байна. Ашиг орлого хоёр ихөөр ялгаатай ойлголцож байна. Орлого бол ямар ч зардал хасагдаагүй дүнгээс нь шууд тооцож байгаа орлого. Нэг юм уу хоёр байдаг тохиол гарч. Алдагдaltaй гараад орлогоос нь бонус өгөх тохиолдол байх уу? Цэвэр ашиг гэдэг бол мэдээж орлогоос бүх зардлуудаа хасцсан тийм ээ. Тэгээд үлдэж байгаа ашигаас нь тэдөө. Энэ нь бол хиндэш өгөлт. Гүйцэтгэх захиралдагч нь үлдсэн хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиглбэрээр үлдэж чинь зарлж болно. Ийм бас байж болж байна. Хамгийн эцсийн хувилбар бол хувьцаач болох хувилбар шин. Нөгөө нөхрөө тогтоохын тулд эзэн мэн өөртөө байгаа хувьцаанаас за чамд нэг жил ажиллавал тэдийг өгье. Чи 20 жил ажиллавал тэдийг өгье. Гэт ингээд насаар нь барьж үлдчихэж байгаа. Ийм зүйлүүдийг манай эзэдүү захирлууд бол менежментэндээ маш авч хэрэглэх хэрэгтэй. Энэ чинь өөрөө холбоотой. Тэгжээж эзэдүүдийн бодлого дүрмийн явагдаж байна. Нөгөө SEO ч сайн ажиллах боломж нэгдэж хамтдаа бүтээж баялаг бий болгоно шүү дээ. За яа гүйцэтгэх удирдлагын цалин урамшууллыг бол ерөнхийд нь 3 хуваажлаа. Тэрийг бол мэдээж хэрэг олон нэр төрөл байх бах. Гэхдээ тэгэл 3 ангилж байгаа. Тэрийг нэгдүгээрт үндсэн цалин, хоёрдугаарт бол богино хугацааны шагнал, гуравдугаарт бол урт хугацааны урамшуул гээл авцдаг. Тэгээ ер нь олон улсын туршлагаа заацхад бол ерөнхийдөө л 30-30%-тай. Эцдүүдийн ёс зүйн асуудлыг яаж шийдэх? Бүх зүйлийг бол дүрм журмаар бол шийдэж чадахгүй. Байгууллага төр. Тийм учраас байгууллагад шийдэж болдог зүйл бол ёс зүй байхгүй. Ёс зүйн дүрмүүд байдаг. Ёс зүйн эмчийн ёс зүйн дүрм, багшийн ёс зүйн дүрм, захирлын ёс зүйн дүрм, аудиторын ёс зүйн дүрм, нягтлан бодгчийн ёс зүйн дүрм. Тэгэхээр ерөөсөө бүхэлдээ тэр ёс зүйн дүрмүүдээрээ ёс зүйтэй л амьдарцгаая. Ёс зүйтэй хүн болвол тэгэхээр нэг асуудал хөндчлөө бүх юмыг хууль дүрмээр шийдэж болохгүй гэхээр зэрэгтэй. Эхлээд хууль дүрмөө 100% биелүүлчихээ дараа нь ёс зүйн тухай асуудал ярина шүү. Түүнээс биш зүгээр тэрийг биелүүлэхгүй мөртлөө ёс зүй гэвэл тэр утгагүй шүү. Ер нь бол тий хоёр талтай зүйл. Бүгдийг хуульч болохгүй. Хуульч чадахчгүй. Тийм ээ, итгэлцэл гэж бас нэг юм байх. Бас гоё зүйл шүү дээ. Итгэм гэдэг чинь тийм ээ. Би чамд итгэж гин гэдэг чинь. Тэгэхээр хууль дээр байхгүй тэр зарим нарийн зүйлүүдээ бол ёс зүйн дүрмээр зохицуулдаг. Туршлага яриад байгаа юм шүү дээ би. Тэрнээс үс нэг өөрийнхөө сэтгэлийг яриад байгаа юм мэдээж байхгүй тийм ээ. Нэвтрүүлгийн төгсгөлд бол гүйцэтгэх захиралтайгаа харилцаагаа ямар нэгэн байдлаар системжүүлээч, жоохон боловсронгуй болгооч. Энэ тал дээр та хоёр тэгээд эзэдүүд тандаад хэлэх үгнүүд хэлээч. Гүйц захирал гэдэг бол одоо компанийн өдөртмийн үйл ажиллагааг авч явж байгаа. Тэгээд одоо түүзийн чиглэлийн дагуу авч явж байгаа хамгийн гол хүн тий. Тэгэхээр зэрэг тэрийг гол нь үйл ажиллагааг нь үнэлэх, дүгнэх энэ процесс бол байнгын байх ёстой. Тэрийг тогтмол болгох шаардлагатай байна. Тэгээд тэр түүзийн одоо тийм хороо байдаг бол тий цалин урамшууллын гэдэг юм тийм тусгай хороодын гишүүд нь эсвэл түүзийн даргач гэдэг юм уу төс байлгүй түүзээрээ ер нь тэрнийг гүйцэтгэх үйл ажиллагаанд ямар хуу асуудлууд байна гэдгийг тус бүрээрээ цаг гаргаж үнэлж харилцан ярилцаж чин сэтгэлээрээ харилцах нь илүү зохистой арга гэж бодож байна.
Миний хувьд бол би нэг ийм юм хэлмээр байна. Хүн нэг юмыг олон жил хийгээд ихээр ууддаг байхгүй. Студ маань олон жил бизнес хийж байгаа. Ядарч байгаа. Тэгээ хамгийн гол зүйл нь бол залхахдаг. За. Ханамж буурдаг. Тодорхой төвшөнд хүрээд ирэхлээр хүн хандаг байхгүй. За ханах ёстой юм гэж. Тодорхой төвшөнд хүрээд өөрөө хийхлээр хандаг байхгүй. За би болчлаа. За 50 гарчлаа. за Очцээ гарчлаа. Би одоо ингээд хэвслэх үдэ. Би ингээ бие зоох хэрэг байна гэдэг ингээд сонголтоо тулгарна шүү дээ. Тэр үед хэрвээ тийм бодол санаа байгаад байгаа бол тэр чинь мэдээж ажилдаа ирэх цаг нь багасаад гэртээ байх цаг нь ихсдэв. Шууд сайн засаглал, тууз, шууд гүйцэтгэх захирлын засаглал руу шилжих хэрэгтэй. Тэгээд тономын дүрмүүдээ бүгдийг нь сайн бий болгоод ирч хүчтэй, өндөр боловсролтой, шударга, соёлтой, ёс зүйтэй тийм ээ. Тим залуучуудыг авчираад ажиллаа хийлгвэл магадгүй танаас ч илүү баялаг үтэх боломж нь байдгийг дэлхийн нийт хэрэгжүүлсээр ирлээ. Монголчууд бид нар хэрэгжүүлэх цаг нь эхлээ явж байгаа хүчтэй хэрэгжүүлмээр байна. Эдийн засгийн хувьсгал гэж яриад байна. Энийг бол миний бодлоор бол байгууллага болгоны хувьсгал. Засаглал болгоны хувьсгал болж хувирах хэрэгтэй. Ерөнхийлөгч маань ингэ шилсэн шүү дээ. Ерөнхий сайд шиллээ. Олигархийн засаглалаас олон нийтийн засаглал гэж шилжүүлье гэж. Энэ бол олон нийтийн засаглал гэдэг бол ард түмэнтэйгээ бай. Сяа байж хөлсөл тэр хүний амьдралыг бас шийд, чадaltaа хүний амьдралыг бас шийд. Тэгээд баялагийг бий болго, хүчтэй хяналт тавь, хамтдаа бүгдээрээ зүтг, тийм ээ. Бүгдээрээ бизнес бол хаппи, аз жаргалтай байх ёстой л гэж бодож амьдрах ёстой гэсэн үг шүү дээ. Тэрнээс биш өөрөө стресстэй л, нервтэй л, тийм ээ. Хүнд ч ирэхөө өгсөн юм байхгүй, хөгцсөн ч юм байхгүй. Тэгээ өөрөө хаяач явж болтгүй, байхгүй болцсон хойгуур нь 100 цаас ховорцсон байдаг. Ингэж бизнес эрхлээд яах юм бэ? Гэж л хэлмээр байна да. Өнөөдрийн нэвтрүүлгээр бид бүхэн гүйцэтгэх захирал түүний ач холбогдлын талаар, түүнтэй яаж хамтарч ажиллах арга ухааны талаар Монголын компани засаглалын хөгжлийн төвийн тэргүүн Үнэн Бат, за Монголын дотоод аудиторуудын холбооны институтын ерөнхийлөгч Отхон Баяр нартай ярилцлаа. Та бүхэн энэ мэдээллийг компанидаа хэрэгжүүлж өшөө илүү амжилттай ажиллах байхаа гэж найдаж байна. За ингээд манай бизнес to бизнес нэвтрүүлэгт хүрэлцэн ирж тухайн сэдвээр сонирхолтой яриа өрнүүлсэн та хоёртаа маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа.